Цар дэлхийг хамгаалагч байж магадгүй. Донёж ондогрон байна. Өнөөдөр би сарны тухай сонирхолтой баримтууд өгөх болно. Та нар сарны тухай сонирхолтой баримт мэдгүй. Мэдэх бол доорх коммент хэсэгт үлдээгээрэй. Бид нар яагаад үргэлж сарны нэг талыг хардаг вэ? Та нар мэдгүй. Цар дэлхий хоёрын тэнхэлгээ эргэх хугацаа нь яг ижил байдаг болохоор бид нар сарны нэг талыг нь харж чаддаг. Сарны харанхуй тал нь үнэхээр харанхуй биш. Сарны харанхуй тал ч гэсэн нар тусчил байдаг. Сар бислэг шиг олон нүхтэйч бислэг биш. Сарны тэр олон нүхнүүд нь солирын мөргөлдөөнөөс үүссэн том тогоонууд юм. Цар дэлхийг хамгаалагч байж магадгүй. Учир нь сар солирыг өөр дээрээ татснаар дэлхий мөргөх аюулаас хамгаалж ирсэн байх магадлалтай. Сарн дээрх мөр хизээч харилдаггүй. Учир нь сансрын нисгэгчдийн үлдээсэн мөр нь үргэлж байдаг. Сарн дээр агаар мандалгүй бороо солих байдгүй болохоор сансрын нисгэгчдийн үлдээсэн мөр хэдэн сая жилээрээ хадгалагдаж үлддэг. Сарны нэг сонирхолтой зүйл нь гэвэл сар дэлхийгээс аажмаар холдож байна. Жилд ойролцоогоор 3.8 см-аар холдож байгаа бол сая жилийн дараа одоогийнхоос илүү жижиг харагдах болно. Энэ хүрээд миний бичлэг минь өндөрлөж байна. Таалагдсан бол намайг дагаарай. Дагсан бол лайка дараарай. Хамгийн гол нь хонхоо асаа шүү. Баяртай.